Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө хичээл эхлэхий бүгдээрээ. За хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ ном сурах бичгээ урдаа тавиарай. За эхлээд номныхоо 67 дугаар хуудасаа нээгээд урдаа тавьчих. За өнөөдрийн бидний үүсэх хичээл маань өнөөдрийн хичээлийг бид нар авиа өсгөө зөв ялган таних уншия бичиж гэсэн хичээл байгаа. За дэлгэц рүү маш сайн анхаарлаа хандуулаарай. За зурганд зургаа сайн ажиглаарай. Эхлээд сайн ажиглаарай. За зурганд юу зурсан байна? Шувуу зурсан байна. За шуудаа нэг нэрлэж үзтээ. Та нарын мэддэг шуу юу өөр юу? Зүйтэй. За хамгийн дээр том цагаан өнгөтэй шуу хардаа хүдтэй хун шувуу байна. Хун шувуу ямар өнгөтэй байдаг юм бэ гэдээ? Цагаан өнгөтэй байдаг. За хун шувуу байна. За өөр юунууд байна? Хун шууны дэгдэхийнүүд байна. Дэгдэхийнүүд байна. За та нар дэгдэхийг нэг тоолчихдоо. 7 дэгдэхий байгаа биз? Сайн байна. За одоо хэвдүүлээ энэ хун гэдэг үгийг оролцуулан өгүүлбэр зохиож үзье. За хараарай. За та нар ямар өгүүлбэр зохиомоор байна? Өөртөө боддоо хун гэдэг шуу нэрийг оролцуулан өгүүлбэр зохиодоо. За та нар өөрсдөө нэг бодчих. За нэг өгүүлбэр зохиоход бэлтцсэн байх гэж бодож байна. За тэгвэл багш нь ийм нэг өгүүлбэр зохиоё. За миний зохиох гэж байгаа өгүүлбэрийнхээ бүлэгчийг хараарай. Хэдэн үгтэй юм бэ? 3 үгтэй юм байна. За зөв. Өгүүлбэр маань юугаар эхэлдэг вэ? Том үсгээр эхэлнэ. Өгүүлбэрийн эцэст юу тавих вэ? Цэг тавина. За зүйтэй. За би тэгвэл ийм 3 үгтэй өгүүлбэр зохиоё. Хун шуу хөөрхөн. Хун шуу хөөрхөн. Зүйтэй. За миний хун гэдэг үг маань үгийн хаана байна? Өгүүлбэрийн эхэнд байна. Зүйтэй. За тэгвэл би өнөөдөр энэ өгүүлбэрийн баатартай хамт өнөөдрийн та нарт таниулах гэж байгаа үсгээ авианы дуудлагыг нь хамт дуудаж үзье. За хараарай. За хун гэдэг үгийг авсан. За хун гэдэг үгд маань хідэн авиа сонсогдож байна. Авиагаа сайн сонсороо багш нь 3 удаа уншиж өгье. Тэгээд үгийн эцэст ямар авиа сонсогдож байна тэрийгээ сайн тогтоож аваарай. За дахиад хараарай. За өгүүлбэрийн эцэст ямар авиа сонсогдож байна хүүхдүүдээ? За та нарыг хэлэхэд бол энэ авиаг хэлэхэд бол ингэж чиний хэл чинь ингэж харагдах юм байна. За хэлээд үзээр хэл чинь тагнаад хөрч гинэ үү? Хөрч байгаа. За зүйтэй. За тэгвэл авиагаа бид нар юугаар тэмдэглэх вэ? Дүрсээр тэмдэглэнэ. Дүрсээр тэмдэглэхээр нь юу болох вэ? Үсэг болно. За ажиглаарай. Зүйтэй. За дармал бичмэл гэж 2 янз байгаа тийм ээ. За нэрлэрээ надад адилхан. Дармал том дармал жижиг За дахиад хэлээрэй. Дармал том дармал жижиг За одоо бичмэлийг хараарай. Бичмэл жижиг бичмэл том бичмэл жижиг бичмэл том За үсэг маань хідэн зурлагаас бүтсэн байна хүүхдтэй. 3 зурлага байна. За зурлагаа сайн хараарай. 3 зурлага байна. За 3 өнгөөр тэмдэглэсэн байгаа үз. Тэгэхээр чи 3 зурлагыг энэ 3 зурлага маань нийлээд үсгийг бий болгодог юм байна. За хараарай. Налуу шулан зурлага, хүнжин зурлага, дэгээ төгсгөлтэй ташуу зурлага.
За том жижиг хоёрыг хараараа. Том жижиг хоёр маань ялгаатай байгааз бичгэд зарим үсгчин бичгэдтэй ижилхэн байдаг. За энэ хоёр бол ялгаатай байгаа юм байна. За энийгээ сайн ажиглаад авчгаараа та нар хамгийн хичээлээ үзсний дараа дэвтэр дээрээ багш нь хичээнгүй бичгээр бичсэн байгаа. Тэрийг чи бичин гэсэн үг. За сайн байна. За өнөөдөр бас нэгүүлгэрийн баталтайгаа би та нартайгаа өнөөдөр битүү үеийг уншина. Битүү үе. За намайг дагаж уншаараа. Ан, он, ин, өн. За одоо үг уншаарай. Анх, онх, инх, мөнх. За дахиад тааж уншаарай. Анх, онх, инх, мөнх. Зүйтэй. За энэ уншиж байгаа миний битүү үе болон энэ үг маань та нарын номон дээр байгаа номноос бас өөртөө дахин уншин шүү. За дараагийн үлгэрийн үгээ ажиглаараа. Сан, син, сон, сүн. За дахиад уншаад өгье. Сан, син, сон, сүн. За энэ залгуураа сайн тогтож аваарай хүүхдүүдээ. Бидний үзэж байгаа зарим үсгийг үзэхдээ ийм залгуурууд үзэж байгаа шүү. Энэ залгуур маань үгийн эцэст их тоглолтдог. Тэгэхээр чи өгүүлбэрийн эцсийг уншихдаа ийм үг байх юм бол ийм сан, син, сон, сүн гэж таарлах юм бол шууд уншчих юм биш үү хүүхдүүдээ. За би үг уншаад өгье. Харсан, харсан. Хэлсэн, хэлсэн. Олсон, олсон. Хөвсөн, хөвсөн. За энэ бидний энэ уншин хэсэг маань та нарын номныхоо 67 дугаар хуудсан дээрээ Анаашийн төрсөн өдөр болсон байна. Төрсөн өдрөөр Анааш ийм үгнүүдийг уншиж сурсан байна. За та нар ч гэсэн номноос энийг 3 удаа давтаж уншаарай. За хэдүүлээ он үсэг орсон үг уншия. За үгийг бол бид нар зургийг харж агаад уншина. За зургаа та нар хараад нэрлээд уншихад бол бидний үзсэн он үсэг маань үгийн эхэнд, үгийн дунд, үгийн адагт байна. За багш нь улаанаар тэмдэглэсэн байгаа үз хараарай. Ном, нүд, нохой, үнэг, чон, сандал, хун, байшин, арслан. За та нар дараа нь дахиж үзээд дахиад үгээ нэрлэж үзээрэй. За одоо энэ үгийг нэг уншиж намайг дагаж уншаарай. Хун, хун, хүн, хүн, хин, хин. Зүйтэй. За энэ үг чинь номон дээр чинь бас байгаа шүү. Хэрэг чи номноос шууд уншиж чадахгүй бол багшийнхаа энэ миний уншсныг нь энэ хуудсыг гаргаж ирээд намайг уншсны дараа номноос гараа тавьж хагаад давтаж уншаарай. За өнөөдөр хэдүүлээ нэг жижигхэн их уншия. За ихээсээ хараарай. За ихээ уншихаас өмнө хэдэн өгүүлбэр байна их дотор? 3 өгүүлбэр байна. За яаж ялах вэ? Том үсгээр эхэлснийг нэг тоолж уншина, эсвэл цэгээр төгсснийг нэг харна. За том үсгээр эхэлсэн 3 үсэг байна. Цэгээр төгссөн 3 цэг байна. Тэгэхээр энд 3 өгүүлбэр байна гэсэн үг. За намайг дагаж уншаарай. Хун, хүмүүс, хун, харсан, хун, хөв, олон,
хун хөвсөн. За дахиад нэг давтъя. Хун хүмүүс, хун харсан, хун хөвөв, олон, хун хөвсөн. За уншиж болж байна хүүхдүүдээ. За 3 удаа заавал давтан уншаарай. Чи 3 удаа уншчихвол чамд маш амархан болчдгийг энэ өгүүлбэр уншихад. За сайн байна. За одоо дэвтэрний нэг дэлгэж хардаа. За дэвтэр төр чинь ийм нэг тарааж өгөх материал багш нь наасан байгаа. За зургийнхаа дээдлэлт нь өсгөнүүд байгаа үз? Байр нь солигдсон, хоорондоо холилдсон. За энэ өсгөнүүдийг зөв бодгож байршуулад үг бүтээ. За зураг харж агаад шууд үг бүтээх юм байна шүү дээ. Жишээ нь би 2-ыг үзүүлээ та нар хараараа. Жишээ нь муур. Ер үү гэсэн өсгөнүүд байгаа үз дээдлэлт нь. Одоо энэ өсгөнүүдийн хооронд нь зөв нэврэх юм бол муур. 4 өсөг дөрвөлөө орсон байгаа үз? Муур. За одоо дахиад нэг үгийг харъя. Тэр мэлхийний зураг байна уу? Мэлхий. За мэлхийний зураг дээр ямар өсгөнүүдийг та нар нэг нэрлэж. И, ах, ол, хагаси, эднэрийг нийлүүлэх юм бол мэлхий гэдэг үг гарна. Мэлхий. За тэгээд чи энэ дөрвөлжин дотор наад тарааж өгөх материалынхаа дөрвөлжин дотор наадах үгээ заавал бичээрэй. Бичсэний дараагаар нь дэвтэр дээрээ бас давтаж бичээрэй. За сайн байна. За одоо гэрийн даалгавраа хараарай хүүхдүүдээ. За нэгдүгээр гэрийн даалгавар нь багш нь дэвтэр дээрээ кичээнгүй бичгээр зурлагын дагуу бичсэн байгаа. За та нар энийг бол дуурайгаад маш сайн гоё нямбаа бичээрэй. Битгий яарч бичээрэй. Гоё л бич, удаан бич, тэгтээ гоё л бич. Хурдан бичих юм бол бичих ч муухай болчихно. За дэвтрээ яаж тавьдаг вэ бид нар? Налуу тавьдаг. За дэвтрээ налуу тавьж бич. Тэгээд яарангүй гоё бич. За дараа нь багш нь ийм 2 тарааж өгөх материал өгсөн байгаа. Энэ 2 тарааж өгөх материалыг IQ-гийн дэвтэр дээр наагаарай. IQ-гийн дэвтэр дээр наагаад өнөөдрийн бидний үтсэн он гүйгүүлэгч байгаа. Гүйгүүлэгч үсгээ дараа нь ямар даалгавар хийх юм бэ? Уншиж аав ээжээрээ уншуулж агаад хийж гүйцэтгээрэй. За эхлээд та нар битүү үетэй үгээ хамгийн түрүүнд сайн уншиж аван шүү. За багш нь маргаашийн хичээл дээрээ задгаа үеэрээ үгээ яаж унших вэ гэдгийг тайлбарлаж өгнө. За энэ он гүйгүүлэгч аваа болохоор бид нар 2 янзаар уншдаг шүү. Тэгэхээр сайн анхааралтай уншаарай. Маргааш уулзтлаа түр баяр та.